Та аравтын дүрмийн талаар сонсож байсан уу? Энэхүү дүрмийг олон хүн өнөөдөр ч гэсэн дагаж мөрддөг ба энэ нь эртний санхүүгийн мэрэгэн ухаан дээр суурилдаг. Үүнийг хэрэгжүүлдэг гэр бүлүүд мөнгөө удирдахдаа илүү их амар амгалан эрх чөлөөг олдог байна. Тэрхүү дүрмийг танд тайлбарлаж өгье. Бурхан таныг орлогоор ажиллах бүрт таны анхны орлого 3 аравтад хуваагдаж очино. Эхний аравт нь Бурханы 11-ийн 10% юм. Энэ бол үнэнч байдал. Үнэнч байдал талархлын үйлдэл бөгөөд таны бүх зүйл түүнээс ирдэг бөгөөд эхний 10% нь аль хэдийн түүнд харьяалагддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хоёр дахь аравт нь өргөлийн 10% юм. Өнөөдөр ч гэсэн зарим хүмүүс амлалтын өргөл болгон 10%-ийг өгөхийг сонгодог. Ингэснээр та орлого бүрийг Бурханы бэлэг гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд авахаасаа илүү өгөх нь ерөөлтөө гэдгийг харуулж байгаа юм. Гурав дахь аравт нь хадгаламжийн 10% юм. Таны ирээдүйд өөртөө өгөх бэлэг, гинтийн хэрэгцээнд бэлтгэх, хүнд хэцүү үед гэр бүлээ халамжлах гэх мэт Библиэд итгэмжтэй, хариуцлагатай байхын нэг хэсэг болгон ухаалаг хадгаламжийг уриалдаг. Малахи 3 дугаар бүлэгт Бурхан биднийг 10%-ийн 11-ийг үнэнчээр буцаан өгөх, тодорхой хувийг амлалт өргөл болгон өгөх замаар өөрийг нь сорихыг уриалдаг. Жинхэнэ санхүүгийн эрх чөлөө нь илүү их зарцуулахаас ирдэггүй. Харин Бурханыг нэгдүгээр тавьж, өгөөмөр сэтгэлээр өгч, ухаалгаар хадгалж, болгоомжтой зарцуулахаас ирдэг. Өнөөдөр бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө Бурханд хамгийн түрүүнд хамгийн сайн зүйлээ өргөцгөөе. Өөрсдийгөө адагт харин Бурханыг нэгдүгээр тавьцгаая.